Номын тэмдэглэл 2025 уралдааныг зохион байгуулсан Тайлан. Дүүргийн засаг дараах Сумьябатар 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр А109 тоот захирамж гаргаж энэхүү арга хэмжээг дэмжснээр дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 3-аас 11-р ангийн сурагчдын дунд номын тэмдэглэл 2025 уралдааныг нийт сурагчдын дунд зохион байгуулсан билээ. Энэхүү уралдаанд дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 3-аас 11-р ангийн 42473 сурагчаас 28311 сурагч нь буюу нийт сурагчдын 61.6% нь оролцож, өнгөрсөн оныхоос сурагчдын оролцоо 10.5%-аар өссөн үзүүлэлттэй байна. Уг уралдаанд оролцсон 28311 сурагч уралдааны хугацаанд 36860 ном уншиж, номын тэмдэглэл хөтөлж эхэлсэн бөгөөд хөтөлж сурсан амжилттай байгааг дуулгахад таатай байна. Уралдаанд сургуулиудын захиргаа номын сангаа дэмжиж, номын санчид болон анги удирдсан багш нар эцэг их сурагчид маань олон сайхан бүтээлч ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн байна. Үүнд нэгт шилдэг сургууль. Шилдгийн шилдэг сургуулиар ариун гэрэл захиралтай Эрдмийн өргөө сургууль шалгарсан байна. Сургуулийн захиргаа номын санч нар болон нийт багш, уншигч, сурагчдад баяр хүргэж амжилт хүсье. Эрдмийн өргөө сургууль нь 6500 сурагчтайгаас 3899 сурагч нь буюу нийт сурагчдын 62.8% нь номын сандаа карттай бөгөөд 3 номын сангаар сурагчдаас гадна багш ажилтнуудаа үйлчилж байна. Нийт ахлах дунд ангиуд нь хуваарийн дагуу номын сандаа орж ном уншиж хэвшсэн байна. Сургуулийн захиргаанаас 3 дугаар байрны номын сангийн тогтчлолтод 2,990,000 төгрөг, номын фонд баяжилтанд 6,450,000 төгрөг тус зарцуулсан. Уралдааны хугацаанд 600 ном засварласан байна. Одоо та бүхэндээ номын тэмдэглэл 2025 уралдааны онцлог ажлуудаас танилцуулъя. 19-р сургуулийн номын сан нь бүрэн цахимжсан бөгөөд сурагчид нь электрон каталогоор үйлчилүүлж, цахимаар номоо уншдаг бол мөнгөн сургуулийн сурагчид интернетээр англи хэлээр цахим уншлах хийдэг байна. 51-р сургуулийн сурагчид сургуулаараа 100% уншигчийн карттай болсноороо онцлог байлаа. 19 Эрдмийн сургуулиуд номын клуб байгуулж байгаа л Сэтгэмж Оройгүй Эрдэм, Эрдмийн ундраа 54 уншигчийн клуб, мөнгөн номын клуб зэрэг клубээр хүүхдүүдийг номон дуртай болгох ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд 28 дугаар сургуулийн 3 клуб үйл ажиллагаанд жигдэрч олон зуун сурагчийг хамарчээ. Тухайлбал Бяцхан уншигч клубын 2-оос 5 дугаар ангийн 1100 сурагч уралдааны хугацаанд 4832 ном уншиж, номон дурлагчдын клуб 1 6-аас 9-р ангийн 1053 сурагч хамрагдаж 3159 ном, номон дурлагчдын клуб 2-т 10-аас 12 дугаар ангийн 625 сурагч хамрагдаж 2500 ном тус уншсан байна. Ташрамд дуртахад тус сургууль нь 2024 оны уламжлалт уралдаанд тэргүүн байр эзэлсэн бөгөөд ахлах ангийн сурагчид нь өөрсдөө зохиолоо бичиж, галт шувуу жүжигийг найруулан тавьж, мянган эцэг их олон нийтэд төлөвлөж байсныг дурдахгүй өнгөрхийн аргагүй билээ. 38 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид нь бага ангийнхаа сурагчдад зориулж амьтны тухай 50 ном уншиж, подкаст хийсэн нь сурагчдад ном унших сэдлийг төрүүлсэн сонирхолтой ажил байлаа. 28 дугаар сургууль Бяцхан номын сан челленж хийсэн байна. Харин 93 дугаар сургуулийн захиргаа номын сангаас ахлах ангийн сурагчдаа үндэсний төв номын сан, Монгол улсын их сургуулийн номын сан, засгийн газар парламентын номын сангуудаар явуулж танилцуулсан нь онцлог ажил байлаа. Ном уншихын ач холбогдол, сургалт танилцуулга. 38 дугаар сургууль ном унших арга зүй, номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ сургалтыг 3-аас 8 дугаар ангийн 837 сурагчдын дунд болон бага ангийн эцэг эхэд явуулсан. 73 дугаар сургууль бага ангийн нийт эцэг эхчүүд сурагчдад ном уншихын ач тус сургалтыг явуулсан. 146 дугаар сургууль бага дунд ангийн эцэг эхчүүдэд номын сан ба шинэ номтой танилцах өдрөлгийг зохион явуулсан. Өглөөний ба чанга аялгуут уншлага.
Эрдмийн өргөө сургуулийн 6000 сурагч номын сандаа карттай бөгөөд ангиуд нь ном унших хуваарийн дагуу номын сандаа орж ном уншдаг. 93 дугаар сургууль номтой нөхөрлөгийн ач тус өглөөний 15 минутын уншлагыг бүх бага ангиудад явуулж хэвшсэн. 13 дугаар сургууль бага ангийн 24 бүлгийн 836 сурагчид үлгэр танин мэдхийн чиглэлээр чанга уншлага явуулдаг бол 19 дугаар сургууль их завсарлагааныхаа цагаар уран зохиолын цаг нэвтрүүлгээр богино өгүүлэлэг уншдаг. 73 дугаар сургууль 3 дугаар ангийн 200 орчим сурагчдад хүний зүрхний бичээс тайланд уншлага явуулсан. 146 дугаар сургууль хөгжүүлэх цаг дээр хуваарийн дагуу 2-5 дугаар ангиудаа ном унших ажил зохион байгуулдаг. Эрдмийн ундраа 54 дугаар сургууль нь бага ангийн сурагчид өглөө эхний цагийн 20 минутанд ном уншиж тэмдэглэл хөтэлдэг байна. Нээлттэй ба зөөврийн номын сан богцтой ном 38 дугаар сургууль нээлттэй номын сан 141 дугаар сургууль нээлттэй номын сан 13 дугаар сургууль 1-5 дугаар ангиуд зөөврийн номын сан 28 дугаар сургууль ангийн номын сан 51 дугаар сургууль эцэг эхийн хандваар анги бүр номын булан 146 дугаар сургууль зөөврийн номын сан Эрдмийн ундраа 54 дугаар сургууль 3-аас 6 дугаар ангиудад тогтмол 7 хоногт 2 удаа зөөврийн номын сан 93 дугаар сургууль заавал унших номоор номын богт аялуулдаг. Хүүхэд залуучуудын соёлын ордон нээлттэй номын сан тус ажиллуулж байна. Хүүхдийн зохиолчтой хийсэн уулзалт хэлэлцүүлэг 20 дугаар сургууль мандал 3-аас 5 дугаар анги амар заяа 3-аас 11 дугаар анги сэтгэмж амар заяа бага дунд 21 бүлгийн 500 сурагч 47 дугаар сургууль хүүхэд итгэвчүүлэх төвийн захирал ариун зул 93 дугаар сургууль амар заяа 21 бүлгийн 400 сурагч 93 дугаар сургууль ардын жүжигчин сувдаа ахлах анги 200 сурагч Эрдмийн өргөө сундуй бага ангийн 500 сурагч соёл урлаг ёслол хүндэтгэлийн ордон инх тайван бага ангийн сурагчид 141 дугаар сургууль амар заяа зохиолчтой өнгөрүүлсэн нэг өдөр өдөрлөгийг тус зохион байгуулж 7555 сурагчийг хамруулжээ. Хүүхэд залуучуудын соёлын ордны номын сангийн үйл ажиллагаанд Коно программыг суулгаж захимжуулсан. Номын болзооны сар арга хэмжээг зохион байгуулж шилдэг уншигч гэр бүл, шилдэг уншигч сурагчийг шалгаруулсан байна. Ном засварлах номын хандив уралдааны хугацаанд 15 сургуулийн 1456 сурагч ном засварлах ажилд оролцож 2300 ном засварлсан бөгөөд 21 сургуулийн номын сан 10669 номоор номын фонто баяжуулсан байна. Ном хандивлах аянд хүүхэд залуучуудын соёлын ордны захиргаанаас багш ажилтнуудын дунд ном хандивлах аян зохиосон бөгөөд тус дүүргийн хүүхдийн асрамжийн Вербист төвийн хүүхдүүд 17 нэр төрлийн 870 ном хандивуулсан бол Мөнгөн сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Солонгос төвд 350 ном хичээлийн хэрэгслийн хамт бэлгэлжээ.